Тэгэхээр өнөөдөр та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байгаа бас эзний үгийн сургаалын сэдэв маань багтаа ирээдүйн төлөө чуулган ирээдүг үлдээдэг хүн гэсэн тийм үг байна. Тэгээ бүгдээр намайг дагаад хэлэхгүй. Ирээдүйн төлөө чуулган. Тэгэхээр алсын хараа чуулган болвол ирээдүйн төлөө чуулган байх нь тийм үү? За тэгээд харин та бол ирээдүг үлдээдэг хүн. Намайг дагаад ирээдүг үлдээдэг хүн. За ирээдүг үлдээдэг хүн гэдэг нь ямар утгатай вэ гэдгийг мэдээж өнөөдрийн сургаалаар дамжуулан та бүхэндээ хуваалцна гэсэн үг. Тэгээ бүгдээр хамтаа Библийн нэгэд Даниэл номын 1-р бүлгийн 17-р ишлэгийг харъя. Нэг ишлэл байгаа. Даниэл 1:17. За эзний үг танд хандсан, танаа гэр бүлд хандсан, мөн энэ чуулганд хандсан Бурхны үг байгаа. Та бүхэн Бурхны үгийг зүрхэндээ нандинан хүлээж авцгаана уу? Даниэл 1:17. Бурхан энэ дөрвөн залууд Эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюун ухааны чадвар, мэрэгэн ухааныг сойрхоо. Даниэл бүх төрлийн үзэгдэл зүйлийг ойлгодог байлаа гэсэн. Тэгэхээр энэ дөрвөн залуу гэдэг нь хин гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа бах те. Даниэл болон түүний 3 найз байгаа тийм үү. Тэгэхээр Бурхны сонгосон энэ дөрвөн залууд Бурхан өөрөө мэрэгэн ухаан, оюуны чадваруудыг өгсөн гэж энэ хэсгээр гарч байгаа. Тэгээ бид нар энэ Даниэлийн 1-р бүлгийг харах юм бол Бурхан тэдэнд мэрэгэн ухаан өгсөн учраас тэд бусад орон орны залуучуудаас 10 дахин илүү их одоо мэрэгэн ухаан чадвараараа 10 дахин илүү байлаа гэсэн тэр үг бас энэ одоо бүлэг дээр байгаа. Тэр яагаад Бурхан энэ үгийг өнөөдөр онцгойлж танаа чуулганд өгч байгаа юм болоо? Та бүхэн дахин эргцүүлэн бодоод эзний үгийг хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Даниэл номын ерөнхий одоо тэр түүхэн цаг хугацааг харж үзэх юм бол Израильчүүдийн хувьд Бурхны Иерусалимийн сүм нурж унсан, Бурхны ард түмэн Вавилонд сүлэгдсэн энэ цаг үе байсан гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр Вавилоны сүлгийн үед хоёр зүйл одоо бий болсон нь нэг нь синагог бий болсон. Тэр Иерусалим сүм байхгүй харин синагог бий болсон. Тэгэхээр еврейчүүдийн хувьд өнөөдөр чинь синагог гэдэг нь синагог бол байшин биш. Харин насанд хүрсэн үгийн хүн буюу 10 одоо хүн цуглах юм бол тэр нь синагог болдгоо гэж. Харин Есүс 2-3 хүн гэж хэлсэн байгаа тийм үү. Хоёрдугаарт нь мэдээж Вавилоны яг энэ боолчтын цаг үед бол Талмуд буюу те Бурхны үгийг тайлбарсан одоо тэр тайлбарууд гарч ирсэн тэр утга бол байгаа. Тэгэхээр энэ цаг үеэс ахуулаад те мэдээж өнөөдрийн хүртэл одоо еврейчүүдийн хувьд гэх юм бол сүмээс илүүгээр синагогоос илүүгээр гэр бүлдээ илүү их бурханлаг байдаг гэсэн. Гэр бүлдээ илүү бурханлаг байдаг. Тэр өнөөдөр бид нар одоо Монгол чуулганы ч юм уу те чуулганы харах юм бол бид нар сүмдээ айгүй бурханлаг байдаг. Сүм дотроо бид нараас гараа өргөөл айгүй мундаг залбирдаг, айгүй бурханлаг байдаг. Харин гэртээ очихороо одоо тэр байдал байхгүй болчихдог гэсэн. Тэ. Тэгэхээр нэгэн пастор хэлсэн үг гэдэг те хэрэв та нарын итгэл ингээд гэр бүлд чинь ажиллагаагүй байх юм бол тэр итгэл чинь ингээд ажиллагаагүй итгэл байна гэж. Тийм ээ. Тэгэхээр бид нар сүмээсээ илүүгээр бид нар гэр бүлдээ илүүх одоо бурханлаг байна гэдэг зүйлийг. Тэгээд гэр бүлийн хүндэтгэл мөргөл гэдэг зүйл бол одоо еврей гэр бүлийн хувьд бол одоо амин чухал тэр зүйл нь байдаг. Тийм учраас еврейчүүд юу гэж яддаг гэхээр сая би хэлсэнтэй Иерусалимийн сүм нурж унсан те. Гэхдээ еврейчүүд өнөөдөр юу тухай ярьдаг гэхээр та нар одоо бүх синагогуудыг те бүх сүмүүдийг та нар нураасан ч болно. Тэглээгээ та нар одоо евдэн итгэл үнэмшлийг та нар бол нурааж чадахгүй. Яагаад гэвэл шабат өдөр болгон те одоо яг еврей айл болгонд залбирал Бурхны үг те одоо өөрөөр хэлбэл гэр бүлийн хүндэтгэл мөргөл байдаг юм аа. Тэгэхээр бид еврейн түүхийг эргэж харах юм бол бид шабат өдрийг одоо биднийхээ бол эзний өдөр шүү дээ. Бид эзний өдрийг сахисан биш, эзний өдөр биднийг сахисан юм аа гэж. Тэгэхээр та бүхэн эзний өдрийг сахиж байна гэдэг чинь эргүүлээд эзэн таныг болон таны гэр бүлийг сахина гэсэн үг байна. Амен. Тэм учраас та эзний өдрийг ариунаа сахигч нэгэн байгаасаа. Түүнээс гадна та зөвхөн чуулган дотроо биш. Танаа гэр бүлд яг энэ гэр бүлийн хүндэтгэл мөргөл байгаасаа. Гэр бүлийн хүндэтгэл мөргөл байгаа залбирал магтаал
эзний үг байгаа тэр гэр бүл бол хүүхдийн хамгийн аж аргалтай, хамгийн аюулгүй, хамгийн ерөөлтөй тэр сайхан газар гэсэн үг. Тэгэхээр бид хүүхдүүдэд бэлэг өгөх гээд байгаа бол таны хүүхдүүдэд хамгийн гайхамшигтай бэлэг бол одоо энэ зүйл байна. Сайн миний хэлсэн зүйл. Тэм учраас та хүүхдүүдийн төлөө одоо хүүхдийн баяраар ямар бэлэг авчих вэ? Зүгээр нэг чихэр жимс биш те. Эсвэл насаагаа гэх юм бол хүүхдүүдэд бид нэг байр үлдээ, машин үлдээ. Нэг иймэрхүү материалын зүйлийг боддог. А гэтэл бид нар хүүхдүүдэд үлдээх хамгийн том бэлэг, хамгийн том зүйл бол Бурхны оршихуйтай, хүндэтгэл мөргөлтөй тэр гэр бүл. Танаа гэр бүл энэ байхад танаа өөр хүүхдүүд гайхалтайгаар өрөөгдөх болно. Дараа нь танаа өөр хүүхдүүд ч гэсэн энэ зүйл одоо үнэхээр гайхалтай юм аа. Тэгээ манай гэр бүлийн нэг сайхан боломжид бид нар бүтэн сөөдөр болгоны орой хүүхдүүдтэйгээ хамт бид нар залбираад гэр бүлийн мөргөл хийдэг. Энэ цаг бол үнэхээр бас гайхалтай тэр цаг байдаг те. Тэгээ та бүхний бас үнийг хийгээсэй гэж хүсэж. Тэгээ еврей хүмүүсээс нэг юм асуудаг. Юунд итгэдэг вэ гэх юм бол бид нар синагогт итгэдэг гэж хэл. Юу гэсэн үг юм бэ? Яагаад синагогт итгэж байгаа юм бэ гэж? Өөрөөр сүмдээ итгэж гин гэсэн үг шүү дээ. Яагаад синагогт итгэж байгаа гэхээр 300 шалтгаанаас. Нэгдүгээрт нь синагог бол Бурхны тухай заадаг, Бурхны тухай ярьдаг газар юм аа. Хоёрдугаарт нь синагог жинхэнэ боловсрал байдаг. Бурхны үг суурьтай бурханлаг боловсрал байдаг учраас. Гуравдугаарт нь синагогт раби байдаг, раби нь Бурхны үгийг заадаг. За тэгвэл үнийг бид нар одоо бидний хэлгээр болов те та юунд итгэдэг вэ? Бид нар чуулганд итгэдэг. Яагаад чуулганд итгэж байгаа? Чуулганд итгэж байгаа шалтгаан юу гэхээр чуулган Бурхны тухай ярьдаг газар юм аа. Амен. Хоёрдугаарт нь чуулганд христчин боловсрал, Библи суурьтай боловсрал байдаг газар юм аа. Гуравдугаарт нь чуулганд байгаа пастор Бурхны үгийг дамжуулдаг юм аа гэж. Тэр өнөөдөр манай Алсын хараа чуулган яг энэ чуулган байгаас. Хүмүүс энэ чуулганд итгэж байгаа шалтгаан нь өөр зүйл биш те. Энэ Бурхны тухай ярьдаг, Бурхны тухай заадаг. Энд Библи суурьтай тэр боловсрал байж тэр ирээдүйн төлөө байдаг чуулган. Тэгээд энд пастор нь Бурхны үгийг дамжуулдаг. Тийм байна гэсэн. Тэгэхээр ийм одоо тэ чуулганд хүмүүс итгэх үү? Пастор хүнд итгэх үү? Тэ? Тэгэхээр пасторд итгэнэ гэдэг маань тэр хүнд нь итгэж байгаа юм биш. Тэ? Харин пастор хүн Бурхны үгийг дамжуулдаг учраас түүнд итгэж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бас энэ чуулганы пасторууд тэ бид нар бас энэ удаа дархны чуулганы пасторуудаа хуваалцахаар энэ номлогчийн сонголт гээд энэ номыг бид нар авч ирсэн. Тэгэхээр пастор хүн хэрхэн итгэмжтэйгээр Бурхны үгийг номлох вэ? Тэ? Бурхны үгийг тэ одоо хүмүүстэй тунхаглах ийм одоо ураагаар бас энэ номыг хуваалцсан. Тэгээд манай Алсын хараа чуулганд байдаг нэг сайхан уламжлал нь та нар ингээд номоор дагалдуулдаг шүү дээ, тэ? Хамтдаа ном уншаад. Тэгэхээр энэ номоор манай Алсын хараа чуулганы одоо гол пастор ахлагч нар ер нь үг хуваалцдаг, одоо христчин боловсрал тийм ээ тал дээр бас Библийг заадаг, Библийг ярьдаг, хүүхдийн багшаас ахвалаад ер нь Бурхны үгийг дамжуулдаг хүн болгон хамтдаа бас энэ номоор суралцаасаа, энэ номоос бас та бүхэн хамтдаа одоо дагалдуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр би сая хэллээ те, еврейчийн хувьд синагогт итгэдэг, раббид итгэдэг. Яагаад гэвэл синагог нь Бурхны үг байдаг газар, пастор нь Бурхны үгийг дамжуулдаг тэр газар юм аа гэж. Тэгэхээр үнэхээр Бурхны үгийг гайхалтайгаар дамжуулдаг түүхэн тийм мундаг одоо раббинууд еврейн түүхэнд байсан. Тэр эдгээр хүмүүсийн нэгэн болоод 4-р зуунд амьдарч ирсэн Рабби Аггиба гэдэг хүн баг. Тэгэхээр Аггиба гэдэг раббигийн цаг үед биш үү? Ромчууд еврейчүүдэд биш үү те? Библийг зааж болохгүй. Хууль гаргасан. Библийг хэрэг та нар заах юм бол энэ хүн амиа алдна гэж. Өөрөөр хэлбэл энэ 4-р зуунд рабби болсон хүн те 4-р зуунд пастор болсон хүн бол хамгийн одоо аимшигтай мэрэгжил байх нь шүү, тийм үү? Пастор хүн Бурхны үгийг дамжуулах хэрэгтэй байдаг. Хэрэв Бурхны үгийг дамжуулах юм бол яах вэ гэхээр энэ хүн алуулна гэсэн. Харин энэ Аггиба гэдэг одоо рабби бол хинээс яахгүйгээр маш зоригтойгоор Бурхны үгийг дамжуулдаг байсан. Тэгээ тэр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр
Ус болол загас болол усандаа л амьдардаг юм аа. Тэгэхээр загасны амьдрах цорын ганц газар бол ус, тийм ээ? Тэгвэл бидний амьдрах цорын ганц газар бол Бурхны үг буюу Тороо юм аа. Тийм учраас бид нар амьдрахын тулд Бурхны үгийг ярьж суралцахаас арга байхгүй. Харин загас усан дотроо наадаж амьдарч байх үед голын ирэг дээр үнэг хурж ирээд чи наанаас гараа дээрээ үсрээд гараа дээрээ гэж хэлэх юм бол та нар тэр үнэний үгэнд орох уу? Үгүй үстэй. Та нар усандаа л байна гэж. Тэгвэл Бурхны үгийг заасан үнийг ална гэж байгаа, тий? Энэ одоо Бурхны үгээс биднийг холдуулах гэж байгаа тэр Ромын хаан болов. Эсвэл энэ хуулийг гаргасан хүмүүс болов. Биднийг Бурхны үгээс холдуулах гэж байгаа тэр хүч бол яг үнэгтэй адилхан юм аа. Үнэг үргэлж биднийг та нар уснасаа гараа дээрээ гэж дууддаг. Бурхны үгээс биднийг холдуулахыг хүсдэг. Харин бид Бурхны үгэн дотор байх ёстой гэдэг. Энэ гайхалтай тунхаглыг хэлсэн тэр Раби. Дараа нь Раби Йохан бен Заккай гэдэг энэ Раби бол бас гайхалтай. Өнөөдөр чинь та нар Иерусалим хотод очих юм бол Ябне гэдэг гудамж байгаа. Би бүр тэр гудамжийг зорж очиж ирсэн дээ. Тэгэхээр энэ гудамжийн түүхэндээ Библийг заадаг сургуулийг байгуулсан. Яг танаа цуглаантай та нартай адилхан. Тэгэд Ромчууд Иерусалимыг нураах үед энэ Йохан бен Заккай Ябне гудамжийг битээ нураагаач. Ромын эцгүүд нь хүүхдүүддээ сэлэм өвлүүлдэг бол бид Бурхны үгийг өвлүүлнэ гэж тунхагласан тэр пастор маань энэ хүн байгаа. Бурхны хүн гэж хэнийг хэлэх вэ? Таны бодлоор Бурхны хүн гэж хэнийг хэлэх вэ? Еврейчүүдийн хувьд Бурхны хүн гэж хэн бэ гэх юм бол хоёр зүйлийг ярьдаг. Нэг нь болохоор Бурхны хүн бол Бурхны гэрч юм аа. Witness буюу гэрч гэдэг үг. Гэхдээ гэрч гэдэг утга нь юу вэ гэхээр Бурхныг харсан хүн байхаас гадна Бурхныг харуулдаг хүн. Гэрч гэдэг ойлголт нь. Тэгэхээр Бурхныг харуулдаг хүн бол гэрч байхын гэрч хүн нь Бурхны хүн байх юм шүү дээ. Хоёр дахь хүн нь Бурхны хүн гэдэг тодорхойлолтны үг гэхээр ирээдүг үлдээдэг хүн. Би түрүү хэлсэн дээ. Танаач болгон ирээдүйн төлөө чуулган байгаасаа та бол ирээдүг үлдээдэг хүн байгаасаа гэдэг нь би таныг Бурхны хүн байгаасаа гэж хэлэх гээд. Тэг өнөөдөр дарханчууд танаач чуулганд итгэх үү? Танаач чуулганд итгэх шалтгаан нь юу вэ? Би түрүү хэлсэн синагогт итгэж байгаа гурван шалтгаан байгаа тий. Синагогт Бурхны тухай ярьдаг. Синагогт Библи суртаа боловсрол байдаг. Синагогт раби байдаг. Раби нь Бурхны үгийг заадаг. Тэм учраас бид синагогт итгэдэг гэж. Тэр бид Асын хараа чуулганд итгэж байгаа шалтгаан маань дараах зүйлүүд байна. Энд ирээдүг үлдээдэг хүмүүс байдаг учраас. Ирээдүг үлдээдэг хүмүүс маань тэд нар яадаг вэ гэхээр Бурхны хүмүүсийг хайж олдог. Бурхны хүмүүсийг зааж сургадаг. Тэгээ Бурхны хүмүүсийг үлдээдэг гэсэн үг. Тэгээ та нар өнөөдөр хүүхдүүдэд юу зааж байна? Тэр эцэг болгон хүүхдүүдээ үнэхээр сайн хүн болоосоо гэж хүсдэг тийм үү? Олон жилийн өмнө дээрүүд болохтой те. За миний хүү чи сайхан амьдрахын тулд ухаантай байх хэрэгтэй. Тэгэл ухаантай болчих юм сайн сургууль сурах юм бол чи одоо те сайхан амьдрна гэсэн тийм яриа байдаг гэсэн байна. Гэтэл өнөөдөр те орчин цаг үед энэ одоо хиймэл оюун ухаан хөгжсөн энэ цаг үед ухаалаг гар утас байхад ухаантай байх ямар шаардлага байхгүй болсон. Гэтэл цаг хугацаа өнгөрөөд яасан бэ гэхээр нэг хэсэг хүмүүс нь болохоор тэгвэл одоо ямар цаг үе хийж байгаа гэхээр чадвартай байх хэрэгтэй. Ямар нэгэн чадвартай хан болвол та нар сайхан амьдрах болно. Гэсэн чинь өнөөдрийн яг цаг үед те энэ одоо хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ цаг үед болохоор хүмүүс юуны тухай ярьж байгаа гэхээр үгүй. Ухаантай ч биш, чадвартай ч биш. Хүн эргээд яг хүн шиг байж иж сайхан амьдрна гэсэн. Тэгвэл хүн шиг байна гэдэг маань хүн хамгийн чухал зүйл маань өнөөдөр мэдлэгээс илүүгээр хандлага, харилцаа холбоо юм байна гэж. Энэ Христэд итгэж биш хүмүүсийн гаргасан судалгаа орчин үед те хандлага харилцаа чухал. Тэгвэл хандлага харилцааг бий болгодог хамгийн гол зүйл нь асуулт юм а гэж хэлсэн. Асуулт. Сайн асуултыг асуухын тулд сайн сонсдог байх хэрэгтэй гэж. Тэгэхээр өнөөдөр сонсдог хүн бол хамгийн чухал хүн байна. Тэгээ еврейчүүдийг асуултын ард түмэн гэж ярьдаг л да. Асуулт асуудаг ард түмэн. Яагаад гэвэл бурхан маш олон асуултыг асуудаг. Бас тэд нар бурханаас олон асуултыг асуудаг байна. Тэгээ еврей аав нь хүүхдээ ингээд сургуультай яваад ирэхээр чи сайн сурсан уу гэж асуухгүй. Өнөөдөр юу сурсан бэ гэж асуухгүй. Нэг зүйлийг асуудаг. Чи багшаас ямар асуултыг асуусан бэ? Чи сайн асуултыг асуусан уу гэж. Тэгэхээр бид нар бурханаас маш олон асуултыг асуудаг. Харин би бурхан танаас юуг асуух вэ? Өнөөдөр таны бурханаас асууж байгаа асуулт юу вэ гэдгээс илүүгээр өнөөдөр бурхан танаас ямар асуултыг
асуух болоо гэж. Тэгэхээр бид нэр бас энэ удаа Дархны чуулганы итгэгч нар болон пасторууд хуваалцахаар одоо авчирсан дараагийн одоо ном маань энэ амьдруулдаг асуулт, амьдрдаг хариулт гэсэн энэ ном ба. Тэгэхээр энэ яг Бурхны хүнээс те чи үнэхээр Бурхны хүн үү? Чи үнэхээр Есүс Христийн дагалдагч мөн үү? Тэр хүнээс асууж байгаа 18 асуулт байна. Тэгэхээр бид Бурханаас ганцхан асуудаг биш те. Харин Бурхны асуултанд бид нэр хариулдаг хүн болвол жихэн дагалдагч хүн. Жихэн Бурхны хүн. Тэгэхээр манай би түрүү хэлсэн манай алсын хараа чуулганыхны бас та нарт байдаг нэг гой одоо уламжлалт болоод энэ номоор дагалдуулдаг шүү дээ те. Энэ номоор та нар хамтдаа бус хүмүүсээ дагалдуулаад хамтдаа та нар суугаар. Өөрөөсөө асуугаар. Бурхан надаас юу асуух бол? Бурхны асуултанд би хэрхэн хариулах вэ? Эдгээр Бурхны асууж байгаа асуултанд хариулт өгч чадж байгаа хүн маань энэ хүмүүс Бурхны хүн байна гэсэн. Тэгэхээр бид нар энүүгээр бэлдэж байгаа дагалдагчдаа бид нар шалгаж болох нь шүү дээ. Чуулганыхаа итгэгчдийг бид нар шалгаж болно гэсэн үг тийм. За тэгэхээр мэдээж бид нар сайн ямар сэдвээр явж байгаа тэр эцэг эхчүүд үр хүүхдүүдээ үнэхээр эрдэм мэдлэгтэй сайн хүн байгаасаа л гэж хүснэ. Боловсрол гэдэг үг нь educar гэсэн одоо чиглүүлэх гэсэн утгатай тийм үгнээс гаралтай тийм. Харин еврейчүүдийн хувьд бол боловсрол гэдэг үг нь бахтэр хинукин гэсэн үг байдаг. Энэ үг нь 3 утгатай. Юу гэхтэр Бурханаас суралцаад тэгээд зааж сургаад өргөн барих гэсэн утгатай. Тогтоосон уу тийм. Боловсрол гэдэг бол би эхлээд Бурханаас суралцсана гэсэн. Дараа нь би түүнийг үр хүүхэдтэй эсвэл бусдад зааж сургана гэсэн. Тэгээ дараа нь би тэр хүүхдүүдэд зааж сургасан сүнслэг хүүхдүүдэд Бурхан өргөнө гэсэн үг байна. Энэ бол жинхэнэ боловсрал юм гэсэн. Тэгэхээр бид нар хүүхдийн баяр, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бидний хийх гээд байгаа хамгийн чухал зүйл маань зүгээр нэг баяр тэмдэглэх биш те. Энэ бол бурханлаг гэр бүлийг босгон байгуулах явдал юм аа. Энэ бурханлаг гэр бүлийг байгуулах тал дээр манай алсын хараа чуулган те та охин урдан зогсооч. Тэгэхээр эцэг эхчүүд гэдэг бол те еврей хэлэн дээр эцэг эх гэдгийг болох дээр холим гэж хэлдэг, багшиг болох дээр молим гэж хэлдэг байхгүй. Нэг гаралтай энэ заах гэсэн утгатай тийм ээ. Тэм үг байна. Заадаг хүн байх нь шүү тийм. Тэгээ еврейчүүдийн хувьд бол аав ээж нь багш байна л гэсэн үг шүү тийм. Багш байна гэсэн. Нөгөө талаас еврей аав бол одоо гэр бүлийнхаа сүнсний одоо эцэг өөрөөр хэлбэл тахилч гэсэн үг. Тэгэхээр энд байгаа аав та нар бол гэр бүлийнхаа тахилч нар нь байна. Амен. Та нар хүүхдүүдэд Бурхны үгийг заах багш нар нь байна гэсэн. Өнөөдөр энд байгаа бүх аавуудад хандаж эзний үгийг тунхаглаж байна тийм ээ. Аав хүн бол мөнгөний машин биш юм аа. Та нар бол зүгээр ATM биш ээ. Бид нар Бурхны үгийг хүүхдүүдэд өвлүүлэхийн тулд дуудагдсан ба. Тийм ээ. За ээж хүнгээд бол мэдээж еврейчүүдэд маш чухал. Ээж болохтой тий эм гэдэг үгээр эхэлж байгаа. Эм гэдэг нь еврейчүүдийн хувьд хамгийн чухал үгнүүдийнх нь одоо үндснүүд нь байна. Эмуна буюу итгэл. МФ буюу тий үнэн. Амен буюу тий Бурханд итгэж байгаа тэр итгэлийг илэрхийлж байгаа. Тэгэхээр яг энэ зүйлийг бид нар өнөөдөр өвлөн аавна гэдэг аюул чухал баг. Тэгээ европчуудын хувьд яг ийм үг байдаг шүү дээ. Бурханлаг аав бол 10 пастортай тэнцэнэ гэж. Тэр одоо энд байгаа аавуудад хандаж ээжүүд нь хэлдэ. Та нар бол 10 пастортай тэнцэн шүү гэж хэл. Вау. За тэгвэл одоо ээжүүд байгаа. Ээжүүдээ. Бурханлаг ээжүүд бол 100 багштай тэнцэнэ гэсэн. За ээжүүдээ 100 багштай тэнцэнэ. Амен. Тэр өнөөдөр энэ чуулганд те би түрүү хэлсэн Бурхны хүн гэж чиний хэлэх вэ гэхээр Бурхны хүнийг хоёр зүйлээр тодорхойлсон те. Бурхны хүн бол Бурхныг харсан, Бурхныг харуулдаг хүн. Бурхантай уулзсан, бусдыг Бурхантай уулзуулдаг хүн гэсэн. Хоёрдугаарт нь Бурхны хүн гэдэг бол ирээдүг үлдээдэг хүн гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхны хүн нь ирээдүйн хооч юу Бурхны үгээр зааж сургаж тэднийг Бурханд өргөдөг хүн гэсэн үг. Тэр энд байгаа ирчүүд маань та нар 10 пастортай тэнцэнэ гэсэн. Энд байгаа бурханлаг эмэгтэйчүүд нь та нар ээжүүд нь 100 багштай та нар тэнцэнэ гэсэн. Тэгэхээр та нараа дамжуулан Даниилууд төрнө гэсэн үг шүү. Тийм ээ. Та нар Даниилуудыг ирээдүг Монголын ирээдүг та нар бий болгоно гэсэн. Энэ бол энэ чуулганд өгөгдсөн, Монгол чуулганд өгөгдсөн дуудлага.
Тэгэхээр Америкт байдаг маш олон 10 жилийн сургуулиудын донд судалгаа хийсэн байна. Төгсөгчд нь хамгийн мундаг сургуульд ордог сургуулиуд. Тэр сургуулиудын дотор Калифорнид байдаг нэгэн еврейн сургууль. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшлэлээр Библиэлд тулгуурсан тийм боловсрол олгодог тийм сургууль. Тэгээ энэ сургууль яаж шалгарсан бэ гэхээр бид нар үсэндээ төгсөгчд нь хамгийн мундаг сургуульд явдаг тийм сургуулиуд. Тэгээ энэ сургууль дээр очиж эдний сургуулийн сурагчид нь ингээл хамгийн их нь Харвард руу тэгээд мундаг том сургуулиуд руу сурагч нь явдаг юм байна. Яагаад ямар боловсролыг заадаг болоод яагаад ийм ухаантай мундаг хүүхдүүдийг төрүүлээд байна гэд тэр сургуулийг судалсан байгаа. Тэгээ тэр сургуулийг судлахад тэр сургуулийн нөгөө хөтөлбөрийг танилцаад үзэхэд хөтөлбөр дээр нь юу байсан бэ гэхээр 60% нь Библийг заадаг. 40% нь зүгээр л ерөнхий боловсролоо заадаг. Өглөө эренгуутаа хүндэтгэл мөргөл өргөөл залбираал Бурхны үгээс суралцдаг. Хоолоо ичээд үдээс хойш нь болох тэр ерөнхий боловсролоо суралцдаг ийм сургууль байна. Тэгсэн мөртлөөс сурагчид нь маш амжилттай, маш гайхалтай ийм хүмүүс гарч ирсэн. Тэгээд дараа нь захирлаас нь эцэст нь асуусан байна. Та нар 40% ингэ заагаа яаж ингэж яаж энэ боломжтой байна гэж. Та энэ үед юуны тухай ярьсан бэ гэхээр та нар Даниэлийн түүхийг санаж байна уу? Бурхан мэрэгэн ухааныг өгсөн учраас Даниэл бий болсон шүү дээ. Бурханы үгээр дамжуулан Даниэл бий болсон шүү дээ. Тэд нэр бусад Даниэл болон Даниэлийн найзууд нь бусад хүмүүс залуучуудаас үеийнхээ залуучуудаас 10 дахин эднээ тэд нар байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нар Даниэлийг бий болгож чадахгүй гэж юу гэж. Энэ нь тэр сургуулийн философи байсан. Энэ бол тэр сургуулийн тэр сургуулийн үнэт зүйл байсан. Тэр өнөөдөр энэ чуулганы та бүхний үйлчлэлийн үнэт зүйл чинь бид нар ирээдүйн Монгол Даниэлийг бид нар бий болгоё. Манай чуулганаар дамжуулан, бидний үйлчлэлээр дамжуулан, манай гэр бүлүүдээр дамжуулан Даниэл шиг үнэхээр Бурхны гайхамшигтай тэр заснаар тэр хүмүүс төрөн гарна гэдэгт итгэж байна. Энийг та бүхэн аваасаа гэж хүсэж. Тэгэхээр тэр алдартай том нөгөө хүмүүсийн орохыг хүсээд байдаг сургуулиуд Америкийн тэр том сургуулиудын олон жил захирал хийсэн нэгэн хүн ингэж хэлсэн байт. Үнэн дээр болол эцэг эхчүүд хүүхдүүдэд боловсролын тухай үргэлж анхаардаг. Гэтэ би та нарт нэг зүйлийг хэлье. Библийн боловсрол байхгүй дээд сургуулийн хичнээн мундаг боловсролтой байснаас Библийн боловсролтой дээд сургуулийн боловсролгүй байсан хамаагүй дээрэ гэж хэлсэн. Тэгэхээр Библийг уншина гэдэг маань өөрөө хамгийн гайхалтай боловсрол юм а гэж хэлсэн байна. Тэгээ бидний хийдэг нэг үйлчлэл маань цахим чимээгүй цаг гэдэг үйлчлэл байгаа Та нар цахим чимээгүй цагийг хэрэглээрэй. Өдөр болгон үн төлбөргүйгээр бид нэр томчууд болон хүүхдүүдэд бас зориулж бид нар цахим чимээгүй цаг хийж. Хүүхдийн цахим чимээгүй гэж байгаа. Танаа чуулган бас энэ хүүхдийн цахим чимээгүй цагийг хэрэглээсэй. Энэ дээр монгол хэл дээр бас англи хэл дээр давхар байдаг. Тийм учраас хүүхдүүд маань ингээд монгол англи дээр ингээд бас чимээгүй цаг их боломжтой. Тэгэхээр энэ үгийн цаг цахим чимээгүй цагад маш чухал. Бид нар Бурхны үгийг уншиж Бурхны үгээр чимээгүй цаг хийнэ гэдэг ямар чухал вэ? Тэгэхээр нэгэн үгж хэлстэй. Чимээгүй цаг гэдэг бол өөрөөр хэлбэл Бурхны үгийг уншиж байгаа энэ цаг бол дугуй унаад явж байгаа. Та төсөөлөд үзтээ. Та нар дугуй унаад явж байгаа заа. Дугуй унаж явж хагаад маш олон тооны ачаа атсан маш том ачааны машинтай мөргөлдөхийг хэлнэ гэсэн. Төсөөллөө дахиад өөрөөр хэлбэл чимээгүй цаг хийж гин гэдэг маань Бурхны үгийн өмнө очиж гэдэг маань би дугуй унаад явж хагаад Бурхны үгийн тэр том ачааны машинтай би мөргөлдөж байгаа байхгүй Бурхны үгтэй. Тэр үед би өхгүй, би гэмтэхгүй харин Бурхны үгийн тэр хүчтэй зохилт миний амьдралд ирэх үед тэр үгээр дамжуулан би амьдрдаг, сэргдэг босдог. Тэм учраас үнэхээр Бурхны үгээр дамжуулан дагалдуулаарай. Тэгээд энэ удаа би бас яг энэ дарханы чуулганд босдоор яг Библи суурьтай яг Библиэр хэрхэн дагалдуулах вэ гэсэн яг тэр сэдвээр бас хуваалцахыг хүсэж байгаа. Тэгээд та бүхэн
Хэрэв цаг завтаа бол 3 дахь өдрийн орой ирээрээ, цаг гаргаад ирээрээ. 3 дахь орой бид нар яг энэ Бурхны асуултын талаар, яг дагалдагч хүний талаар тэр үгийг бэлтгэсэн байгаа. Та нар ирээд бас Бурхны үгийг сонсоосоо гэж хүсэж байна. За дахиад өргөжлүүлье. Тэгэхээр Библи суурьтай боловсролын тухай жоох ингээд овчхон ярьж штэ тий. Тэгээ яагаад одоо Библи чухал юм бэ гэж. Тэгэхээр өнөөдөр таны хувьд Библи яг юу гэж та хардаг вэ? За еврейчүүдийн хувьд дахиад Тора буюу Библийг юу гэж хардаг вэ гэхээр Библи бол газрын зураг юм а гэж хардаг. Map газрын зураг. Библи бол GPS хөтөж юм а гэж хардаг. Тэгэхээр Библийг хүн зүгээр уншаад суудаг юм биш. Библийг аваад явдаг юм а гэсэн. Явах үе чинь Библи замыг чинь заана гэсэн. Тэм учраас Тора буюу Библи гэдэг нь юу гэхээр Тэнгэрийн зам гэж хэлдэг. Бурхны зам. Тэгвэл энэ Торог уншаад судлаад яад юм бэ? Яагаад та нар Библийг судлаад байгаа юм? Зорилго нь юу гэхээр Тора буюу Бурхны үг бидэнд Бурхныг хэрхэн баярлуулах гэдгийг заадаг. Бид нар өөрөө хэрхэн одоо баярлах аж аргалтай болох вэ гэдэг зүйл шүү дээ. Библиэд Бурхныг хэрхэн баярлуулах гэдгийг заадаг. Дараа нь Библи бидэнд Бурханд хэрхэн үйлчлэх вэ гэдгийг бидэнд заадаг ном юм а гэж. Тэгэхээр өнөөдөр та нарын хувьд Библи чинь та нарын одоо GPS өнөөдөр болж гинэ үү? Та нар энэ GPS аваад GPS-ээр өдөрдуулаад та нар явж гинэ гэсэн. Тэгэхээр GPS гэдэг маань одоо англи хэлээр Global Positioning System буюу бидний одоо явах одоо тийм ээ замыг одоо зааварчилдаг тэр зүйл байгаа ш тийм үү. Тэгээ нэг пастор болох тэр бидний хувьд бол бидний зүрх сэтгэл Бурхны үг бол GPS бол God's Positioning System буюу Бурхны биднийг ингэ зааварчилдаг тэр тусгай хөтөж бидний зүрхэнд байгаа. Тэр бол ариун сүнс, тэр бол Бурхны үг юм а гэж. Энийг Библи суурьтай боловсрал гэж одоо яриад байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар хүүхдүүдэд юуг зааж, юугаар бид нар хөтлөн ямар замаар бид нар дагуулж байна гэж. Тэгэхээр Авраам, Сара хоёр энийг хамгийн сайн хийсэн юм а гэж еврейчүүд нь заадаг. Яагаад гэвэл Авраам, Сара хоёр майхандаа Исаакт заасан. Тэр Бурхны тухай заасан, гэртээ заасан. Тэгээд Исаак нь мэдсэн. Юуг мэдсэн бэ гэхээр тэр Бурхныг мэдсэн гэж. Харин Ишмаэл яасан бэ гэсэн. Ишмаэл мэдсэн. Гэхдээ тэр замаар яваагүй. Гэхдээ энэ мэдэх гэдэг үг нь хоёулаа ялгаатай. Еврей хэлэн дээр яада гэдэг үг ашигласан. Исаак нь болохоор яада болсон. Яада гэдэг нь юу гэхээр амьдралынхаа туршлагаар таньж мэдсэн яг амьд харилцаа холбоон дотор мэдсэн гэсэн утгатай. Яг эхнэр нөхөр хоёр бие бинийгаа таньж мэдж байгаа тийм хэмжээд мэдэх гэдгийг яада гэсэн үг байна. Тэгэхээр Авраам, Сара хоёр Исаак заасан уу? Заасан байна те. Тэгэнгүүт Исаак нь яасан бэ? Яада буюу тэрийг зөвхөн толгоондоо биш зүрхэндээ авч яг эхнэр нөхөр хоёр бие бинийгээ мэдж байгаа шиг тэгж Бурхныг таньж мэдсэн. Харин Ишмаэл яада бол чадаагүй. Тэр толгоондоо мэдсэн. Харин түүний зүрх нь өөр байсан. Энэ ялгааг харж байна манайхаа. Дараа нь Яаков Эсэ хоёр. Яаков яада болсон. Өөрөөр хэлбэл тэр майхандаа суугаад тэр ааваасаа тэр ээжээсээ Бурхныг сурсан. Тэгээд тэр Бурхантай эхнэр хоёр шиг тэр ойр дотн харилцаа холбоон дотор Бурхныг таньж мэдсэн. Харин Эсэ тэг чадаагүй. Эсэ яада бол чадаагүй. Тэр мэдсэн гэхдээ түүний мэдлэг нь яада байгаагүй. Тэгэхээр энэ Яаковын тухай энэ номлол болохтой яг еврейчүүдийн нөгөө боловсролынх нь хамгийн чухал жишээ нь энэ байдаг. Майхандаа Яаков аав ээж нь эзний үгийн тухай ярьсан гэж ярьдаг. Тэр майхан гэдэг нь ухаалим гэдэг болохтой майхан гэсэн утгатай. Нөгөө талаас ухаалим гэдэг нь майхан сүм буюу чуулган гэсэн утгатай. Тэгэхээр сүм чинь гэр бүл гэсэн үг, гэр бүл чинь сүм гэсэн үг. Тэ? Гэр бүл шиг сүмийг бий болгох, сүм шиг гэр бүлийг бий болгох гэсэн үг. Энэ утга. Одоо манайхан салчаад яваад байгаа. Тэ? Гэтэл нэг байлгана. Илүү гэр бүлдээ илүү бурханлаг байна гэдэг илүү чухал байна. Маш чухал зүйл. Тэгэхээр гэр бүлийн хүндэтгэл мөрөглийг та нар өшөө илүү сайн бас бодоор тий. Тэгээ энэ яг гэртээ тэр майхандаа заасан учраас одоо тийм болсон юм а гэж. Тэгэхээр өнөөдөр манай Асын хараа чуулганы ирээдүй болсон тий Данилууд чуулган дотроо тэгээд гэртээ
Тэд нар Бурхны өмнө суудаг, эцэг эхийнхээ өмнө суудаг, эцэг нь гартаа Библи бариад Бурхныг хуваалцдаг. Тэр газарт үнэхээр өсөөсөө тэгэх юм бол тэд нар ирээдүйн үнэхээр Даниэлууд болж чадна гэдэгт эзний нэрээр итгэж байна. Тэгэхээр бурханлаг гэр бүл, бурханлаг үр хүүхдүүд зүгээр байж байгаад бий болохгүй шүү. Зүгээр л автоматар байж байгаад бий болохгүй. Тэгээд цуглаан дээр ирээл за манай хүүхдүүд цуглаанд явж байгаа нь болно үсттэй. Тэгээд цуглааны пасторууд ингээд бид манай хүүхдүүдийг бурхны хүн болгох чинь үсттэй гэд хайснараа энэ юусоо болохгүй. Тэгээд та нар нэг зүйлийг саягүй сайн бодороо. Юу гэхээр зүгээр хүүхдүүд маань ингээд цуглаанд явж л байхад тэгээд автоматар бурхны хүмүүс болчихноо гэд одоо тий. Тэгтээ тэргүй бурхан ивэнэ гээл зүгээр нэг тэгэл ойлгочдөг. Гэтэл Библийг бид нар харах юм бол мэдээж одоо Авраам, Исаак, Яаковын бурхан гэж байгаас гадна нөгөө талд харах юм бол Элигийн хүүгүүд яасан бэлээ. Тэд нэр тэр мундаг бурханлаг аавынхаа замаар яваагүй. Самуэлийн хүүгүүд яасан бэлээ. Тэд бас эцгийнхээ итгэлийн замаар яваагүй гэсэн үг. Өнөөдөр Монгол чуулган 2 дахь 3 дахь үе гарч ирж байна. Тэ. Бидний үр хүүхдүүд багаас нь яг хүчээр цуглаанд дагуулж ирж байгаа. Харин тэд нар насанд хүрээд тэд нар энэ замыг сонгох болов. Та бүхэн энийг сайн бодосоо гэж хүсэж байна. Тэгээд нэг ишлэл хэлээд өнөөдрийн сургаалын цагийг дуусгая гэж бодож байна. Тэгээд үнэхээр манай Асын хараа чуулган маань ирээдүйн төлөө чуулган байгаасаа энэ чуулганд байгаа та Бурхны хүн буюу ирээдүг үлдээдэг хүн байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр Бурхнаар сургагдсан хүн болвол тэр хүн өөрөө ирээдүг бий болгодог. Бурхнаас сургагдсан хүн болвол бас ирээдүг үлдээдэг хүн юм а гэсэн. Эзнээс имээдэг, түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ? Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно. Шулуун шудраг хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно гэж хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бас энэ хүүхдийн баяраар чуулган бид хамтдаа дуулал номын 112-ийн 1-2 дугаар ишлэл сая уншсан ишлэлийг бариад хамтдаа эзний өмнө ирцгээе. Бурхан минь би өнөөдөр таны өмнө шийдвэр гаргаж байна. Би бурханлаг аав, бурханлаг ээж байхыг хүсэж байна. Би бурханаас суралцаад үр хүүхдүүдэд зааж сургаад тэднийг бурхан танд өргөхийг хүсэж байна. Эзэн минь би үнэхээр бурхны хүн байхыг хүсэж байна. Би бурхны хүн мөн үү? Бурхны хүн гэдэг нь зүгээр нэг цуглаанд ирж очдог хүн биш. Бурхны хүн гэдэг нь бурхантай уулзсан, бусдыг бурхантай уулзуулдаг хүн. Бурхны хүн гэдэг нь ирээдүг үлдээдэг хүн. Би тийм хүн байхыг хүсэж байна. Өнөөдөр манай Асын хараа чуулганыг эзэн та ивэж. Энэ чуулганаа дамжуулан ирээдүйн Даниэлууд босгоход эзэн та туслаач. Бид ирээдүйн Даниэлуудыг хэрхэн сургаж, бид хэрхэн тэднийг босгох вэ? Энэ хараа, энэ төлөвлөгөө, энэ үнэт зүйлс болон энэ гайхамшигтай зүйлүүдийг Бурхан энэ чуулганд өгөх болтугай. Тэгэхээр өнөөдрийн энэ үг ирэх он жилүүдэд бас танай чуулганыг хөтлөн дагуулах болтугай. Энэ чуулган та бүхний үйлчлэлээр дамжуулан үнэхээр Монголын би ганцхан Монгол гэж ярихгүй. Дани шиг үнэхээр дэлхийн хэмжээний тэр гайхалтай Бурханы агуу хүмүүс төрөн гарах болтугай. Эзэн Бурхан минь бид хамтдаа дуулал 112-ийн 1-2 дугаар ишлэгийг барин таны үгийг барин бид таны өмнө итгэлээр зогсож байна. Эзнээс имээдэг, түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ? Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно. Шулуун шудраг хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно гэж хэлсэн. Эзэн Бурхан минь энэ чуулган, энд байгаа гэр бүл болгон, энд байгаа бурханлаг аав ээж болгон үр хүүхдүүдийг таны нэрээр ерөөж байна. Тэдний үр удмууд дэлхий дээр Дани шиг хүчтэй байх болтугай. Тэдний хойч үеийнхэн Бурхан дотор гайхамшигтайгаар ерөөгдөх болтугай. Есүсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен.